та бүхэн бас саналаасаа хэлээрэй гэж хүсэж байна. Үзүүлэлтүүд бол орж ирээдүйд бас тийм байсан л да. Тухайлбал бүсийн наадам авсан, бүсийн наадам зохион байгуулсан холбоо, тэргүүний холбоогоор шалгацдаг. Тэгэхээр түрүү баатландаа хэлсэн бид толгойтойгоо билээ асуулчлаа. Одоо хөлрөгөө авах цаг болсон гэхээр. Тэгэхээр яг одоо Монголын өрөө спорт хөгжлийн холбооны бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө орон нутгад юу хийсэн бэ гэдгээс манай сэргийлэн хэлэгч болоод тийм холбоо шалгаарай шүү. Тэрнээс зүгээр нэг юм бүсийн наадам зохион байгуулсан, тэрийн засгийн газар шиг гарцсан тийм жавшаанаар одоо тэргүүний холбоо оруулдаг энэ аргачлалаас салгацдаг болцсон. Тийм учраас аймгийн салбар холбоодын зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга ямар нэгэн үзүүлэлтээр биднүүд Монголын өрөө спорт хөгжлийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэхэд юу хийх ёстой, тэгээд ийм байдлыг одоо зөвлөгөөн дээр Монголын өрөө спорт хөгжлийн санал болгож ийм үзүүлэлтээр тэргүүний холбоогоо шалгуулдаг байгаа ч гэсэн тийм санал гаргах байхаа гэж бодож байна. Биднүүд нэг адууны тухай ярихаар юусоо бүх адуугаа ирлээ зөвжүүлэх юм шиг, бүх адуугаа хурдан болгочих юм шиг бас яриад байдаг. Тийм биш дээ. Зөвхөн хурдны чиглэлийн адуугаа хөгжүүлэх ёстой. Тэгээд тэр хурдны чиглэлийн адуун дээр биднүүд адуугаа паспортжуулна гэдэг ажил бол их чухал юм шиг байгаа шүү. Ямар нэгэн марган гарахгүй. Тэгэхээр Монголын өрөө спорт хөгжлийн холбооны дэргэд төв ярьсан шинжлэх ухааны одоо энэ төв ажиллах байхаа институт. Тэгэхээр өнгөрсөн жилээс миний мэдхэд бол хамгийн түрүүнд одоо Монголын ИКОТ тож одоо товны ИКОТ бол авчраас адуугаан паспортжуулсан хүн. Анх авсан адуугаа одоо авахтаа айлаас нь ямар өгшөлтэй ямар удамтай гэж асууж байгаа бүгдийг яагаад паспортжуулсан. За тэгээд дараа дараагийн одоо улсууд Монголын алтрын баян жаргал бол авчраас адуугаан паспортжуулаад ихсэн. Өөрийнхөө алтараа загны дээд үе түүхийг бичсэн байлээ. Тэгээд ер нь өөрөө ингээ паспортжуулаад хувь өөрөө адуугаа паспортжуулаад ирэхэд даарын одоо түрүүлсэн жил нь тийм одоо тийм өгчлөлтөд одоо төрүүлээ. Тэрийг Монголын өрөө спорт хөгжлийн холбооны дэргэд байдаг эзэмшигний нөхрөл ингээд хамгаа баталгаажуулж ирэхэд энэ бас ариун шударга болох хэрэгтэй. Энэ тал дээр та өөрсд нь бас нэг оюун ухааны авралт болж энэ зүй байдаг юм уу, буруу байдаг юм уу? Шүдний үед бол Монгол аргаараа шүтлэхэд бол зөвхөн гардгүй л дээ. Гэхдээ том тийм алдаатай асуудал гарсан юм. Тухайлбал улсын наадамд шүтлүүрээ түргээд энэ аюурын хойд асуудал. Тийм ээ. За тэгээд яг урд жил нь одоо насандаа айлгдсан төрүүлсэн тухайлбал одоо Бохны адууны мөнгөшийн ногоороо улсад оролцоод 6 доллар тохиол манай аранга тамирын урд оршид хасагдсан байж лээсэн. Тэгээд нэг орон нутгийн юу ч дураараа асуудлыг шийддэг. Энэ байдал дээр үнэхээр одоо бас цаг хугацаанд бүгдөө өөрсдөө мэдлэгтэй болоод энэ олон баримчаас одоо бэлгэдэмжийн хэлдгээ сайн сонсож аваад тэгээ адуугаан паспортжуулсан бол аль болохоор тийм хэлмигдэл өртөхгүй бүгдөө сайхан шударга уралдах хэрэгтэй. Тэгээ учраас адуугаан паспортжуулна гэдэг бол их чухал асуудал. Их хурал дээр одоо монголчууд малаа эндсчүүд гэж ярьсан энэ бол чухал асуудал. Энийг бид дэмжих хэрэгтэй. Бид үнэтэй цайтай юм 10-20 сая төгрөг авцсан адуугаан паспортжуулахгүй эндсчүүлэхгүй байж алдчихад тэгээд хиний адуу хаашаа яасан мэддэхгүй ингээ алга ороод байна шүү дээ. Үнэхээр адуугаа өгсчүүлээ паспортжуулах юм бол энд одоо нэг миний паспортаа одоо хот руу орж ирэх гэж байгаа тэр нөхцлүүдэд нөгөө хулгайч чинь барих ганц арга байхгүй. Энэ таны адуу тухайлбал би адуу дээрээс адуу очиод ирлээ гэж хэлээд орцдог. Тэгэхээр таны адуу ийм адуу байдгийг компьютер дээр дараал харах боломж юм шинжлэх ухаан өгчлөө шүү дээ. Энэ шинжлэх ухааны одоо тоололттой бол бас оюуч нь зэрэгсэж ажиллах хэрэгтэй болов уу гэж миний үед бодож явдаг. Тэгээ та бүхэн бас энэ дээр оюун санаагаа уралдуулж бодож байгаа зүйлээ оюусны холбоонд хэлж мөрийн хөтөлбөрт нь оруулж энэ зөвлөмжөндөө оруулах байхаа гэж найдаж байна. Салбар холбоодын дарга нарийн бичгийн дарга нарынхаа бүртгэл хаягийг нэлийн тодорхойлох шаардлагатай байна. Тэгэхээр энэ төрөлцсөн ирсэн манай хүмүүс манай тэр ажилтнуудад сумья нэмэгчэр гэдэг манай ажилтнууд байж байна. Энэ ажилтнуудад хаягийн бүртгэлүүдийг нэлийн тодорхой өгөөрэй. Бид тэгээд салбар холбоодын дарга нарийн бичгийн дарга нартаа нэрийн хуудсыг төв холбооноос хийж өгье. Тэгэхээр та бүхэн тодорхой факс, утас, харилцах утас тийм ээ. Тэгээд дээрээс нь бид төв холбоо бас та бүхэнд салбар холбоодын имэйлийг чинь веб хуудастай чамд хийж өгч шүү дээ. 1989 онд анхудаа энэ хатуу нийгэмлэг гэж байгуулагдал бид гишүүнээр нэлсэл одоогоос 20 жилийн өмнө явж байхад яригдчихсэн асуудал. 96 онд одоо энэ холбоог анх байгуулж анхны хурал хийж байсан үеийн зорилт. Өнөөгийн зорилт энэ төр бол одоо их ялгаатай. Одоо хөгжлийнхаа явц, өнөөдрийн одоо орчин цагийн байдал энэ бүгдээ шалтгаалаад их өөр байх юм аа. Тэгэхээр
анхудууд одоо энэ холбоо үүсгээд бид одоо талигаач хунцаг болж ирээд аваафүү манай баяр магнаа одоо бид нар шин ерөөсөө л одоо хэдхэн зорилт тавьж байсан. Энэ нэгдүгээрт бол одоо энэ ганцхан урддаг байсан тэр үед. Улсын наадам гэж сумандаа аймын аймагта. За энийг өөрчилё. Бүс нутгийн хэмжээнд одоо уралдаан зохион байгуулга, бүсийн уралдаан бий болгоё. Хаврын уралдаан одоо бий болгоё гэж. Ингэж зорж тэгээ одоо 1996 онд Хинти аймгийн Дэлгэр хаан сумд одоо Харилангийн хөдөө аралд хаврын анхны бүсийн уралдааныг зохион байгуулж байсан. За энэ үед үнэхээр одоо олон түмний хүлээлт байсан баг. Их хаврын уралдаанд одоо их насны мөр 540 гарч мордож байсан. Тэгэхээр сайхан жил байсан баг. Тэгээ энэ бол хүлээлт байсан гэдэг нь одоо эндээс харагдчих. За тэрнээс хойш олон хаврын уралдаанууд зохион байгуулагдсан. За одоо бол хаасайг одоо бүх аймаг сумд зохион байгуулдаг болж ингэж хөгжиж ирсэн. За дараагийн нэг зүйл бол уяач хүний хөдөлмөрийг одоо ерд үнэлдэг ийм үе цаг байлаа л да. Тэр одоо тухайн төрийн тогтолцоос холбоотой байсан ба. За энийг одоо үнэлүүлэх гэж 96 онд одоо энэ баяр баярын сууж байна. Хунцгаа эднэр одоо их явсаа. Одоо өөрхий одоо очролт ерөнхий сайд их хүлээж авч анх одоо гарамжууга даваафүү манай талигаач одоо төвдөн энэ гуравт одоо анхны уяач одоо одон авч ирсэн. Тэрнээс хойш одоо үе хүртэл маш олон хүн одон авч олон гавьяат төрж олон одоо тод лай төрж юм одоо хөгжлийнхаа сайхан шатанд яваад одоо их баяртай байдаг. За бай гэж одоо их хэцүү байсан л да. Тэр үеийн бай бол тун одоо 1000 төгрөгийн байтай ч байсан улсын наадам өнтер чинь. Тэгээ тухайн үед 1000 төгрөг бас баг биш байсан ба. Тэгээ анх удаа тэр хаврын наадам бол сая төгрөгөөр байсан. Одоо энэ баяр магна сайн мэдж байгаа хөөцөлдөж хоёр гадраас 2 хүн сая төгрөг гаргаж төвлөсөн мөрийн анхны бай одоо сая төгрөг байсан. Одоо 10 сая 20 саяар байлдаг байл. За морины үн гэж одоо тэр үед бол дэндүү байсан л да. Тэгээ одоо бол бас сайхан мар үнэтэй болж ер нь одоо холбоо бол ерөөсөө үйлдвэрлэлээр эхэлж худалдаа хийж энэ хугацаанд нэгж төгрөг болов. Зөвхөн одоо морины төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр харин тэр одоо сувлсын хямхтай үнэнч шудраг зарж ингэж л ирсэн. Энэ ч бас одоо нэр хүндэд нэмэр болсон баха гэж ингэж бодож. Бид одоо хоёр дахь их хурдаар баха баахан хүлээ авалт хийсэн манай Сүхбаатар аймаг Хинти аймагаас их олон уяачд ирсэн байсан. Тэгээ нэг адуу өгөөд өгдөг их хурдын хандивт. Тэгээ тэр адуугийн өнөө олон хай төгрөгийн мөнгө ханд өгс улсууд энэ дээр нь бэлгэлчж байсан одоо. Тэгээд одоо тэр чинь нэг уяач нэг бизнесмен танилцаад тэрнээс адуугаа аваад ингээ одоо их сайхан ийм болж ирсэн ийм маягаар явж ирсэн. Зүгээр цаг үеэд байгаа одоо бид бол сая манай зарим гишүүд ярьж байна. Энэ хөгжүүлэх одоо ашигын төлөө үйлдвэрлэл худалдаа ийм зүйл эрхлэх бол зайлшгүй шаардлага байна л да. Одоо юу ордонтой болох, морин тойруулахтай болох энэ бол одоо хөгжлийн шат юм. Яахгүй. Тэгэхээр холбоонд одоо нэг зовлон байдаг юм аа. Манай аймагуудын холбоонд бол бүр их таарч байгаа. Өсвөр уралдаа ингээд хийх болдог. Өнөө манай холбооны даргаыг чинь аймгийн дарга тоодгүй зарим нь. Зарим нь ч одоо их сайхан эвлээд ажилдаг. Тэгээ ердөө хоёр тусдаа юм яваад ингээ болдог. Аймаг манай хорон нутаг дээр хийж байгаа бид мэднэ. Замаач мэднэ, хэдэн километр тавих хаач мэднэ, ямар бай шагнал өгөөч мэднэ гэсэн ийм зөрчил их гарч иж байна. Олон хүний одоо олон үнэтэй цайтай хурдан морь унсан хүүхдийн осол аваараас эхлээд энийг бол одоо цаашд холбоо одоо ер нь томоохон хяналт тавьдаг байхгүй нөхөр болохгүй энэ одоо олон жилийн явц харагдлаа. Тэгээ энэ бүсийн наадам дээр бол одоо хамаагүй зарим нь энэ чи пердэлтэл да одоо дөрмөнд ч байгаа бүгдд нь биш та. Одоо их нас юу гэдгийг 25-28 ч гэдэг юм азар 22-оос 25 гээд тэгээ одоо замын байдлаас л гэж анх оруулсан. Тэгээ энийг баянтлахгүй аваачд нэг орон нутгийн нэг амин жүзлээ хамаагүй одоо давхар уяаны морийг хол одоо явдггүй ч гэдэг юм уу. Дагуу яаныхан одоо холдоо сайн шийдэг юм уу. Энэ буруу вариантл яваад ингээ бас морь эндэх ийм зүйлүүд байна. Тэгээ энэ дээр одоо бидний маш их анхаарах юм бол зам дээр анхаарах хэрэгтэй байна. 50 км дээр анхаарах хэрэгтэй байна. Бай шагнал дээр анхаарах хэрэгтэй байна. Тэгээ зохион байгуулалт дээр.
ийм зүйлүүдийг одоо анхаарч ажилламаар байгаамаа. Энийг маш сайн сурталчлах юм бол энэ олон зуун жил уламжилж ирсэн уяач хүний ёс зүй. Энэ бол одоо маш том юм байна. Хүн одоо уяан дээр ямар байх ёстой юм. Одоо морин оролдуулаад дээр үе үеч өө сайхан мэд сайхан дахиад ирлээ хөрх. Сайхан наадлаа гэж ингэж ярьдаг байсан тийм ээ. Тэгээ ийм их уламжлалт одоо тэр бие биенээ хүн тэтгдэг, арихтаар суудгүй одоо мор төрүүлээ гэж одоо арихтдаггүй. Мор муу дахидлаа гэж одоо гутарч арихтдаггүй. Энэ одоо ёс зүйн тэр дээр өвгдийн одоо бидний олон зуун жилийн уламжилж ирсэн дээдсүүдийн энэ зүйлийг одоо манай холбоо бас их сайн сурталчлах хэрэгтэй юм байна. Даан дангүй одоо манай орон нутгийн холбоод энэ дээр одоо ажил хийх хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр энэ даагны уралдаан анх гарсан л да. Тэгээ одоо ингээд уралдаа гэсэн. Би энэ төр бол яг хоцрогдсон ч үеийн бах эсрэг өсч байсан. Наад чи насан туршиг бад уралдах гэж байна. Босхгүй. Альч улсад одоо дааг уралдах газар Монгол улс байхгүй. Тэгвэл нэг нас хүргэж уралд. Энэ ч болохгүй гэж байсан. Зүгээр яг уралдаад муу юм болсон ч юм алга. Сайн юм болсон ч одоо мэдэхгүй л байна зүгээр ер нь. Тэгвэл миний санал бол даагыг намар уралдмаар. Охин дааг уралд болно. Яг одоо тэр чинь бас охин адуу хурдан байвал хурдан төл гаргана гэдэг үднээсээ бол болох ёстой гэж ингэж боддог. Харин насан турсан хойно намар одоо 8 сард ч байдаг юм уу 9 сард ч байдаг юм уу энэ одоо шинэ бас нэг гарч ирсэн энэ уралдааныг бол зохион байгуулж хийж болно. Энэ бол одоо зохион байгуулалтын хувьд хэний ч одоо биш нэг хэдэн хүн уралдуулж байгаа юм шиг л одоо ийм байдалд ерөөсөө байж болно. Тэгээ өчнөө хүн мөнгөө төлөөд дээр нь хаавага хэнти Сүхбаатар Доронтоос хүртэл хүн одоо хичнээн зардал гаргаад байгаа ч ирсэн. За тэгээд тэр одоо зарим нь авч үлдээд, зарим нь ухс илгээд одоо ийм имийг бол одоо дахин гаргуулахгүй талаараас манай холбоо ер нь нарийн хүрээнд авч ярих хэрэгтэй маа гэж ингэж бодож байгаа. Манай аймагуудын холбооч гэсэн одоо орон нутагт мөн л эн чинь тэгэл дамжаал хийгддэг гардаг гэд энэ дээр бас ихээхэн анхаараасаа гэж ингэж бодож байна. Төрийн байгууллага одоо үндэсний морин уралдааны хороотой их ойртсны хувьд ер нь бас нэг төртөөгөө ойртож нэгдсэн бодлогоор одоо цаашаа явбал бас бидэнд олон юм байна. Аймагуудын амжилтыг, цолны амжилтыг одоо улсын цолны болцолд 50% оруулах гэсэн санаачлага яваад урд нь унж байсан. Одоо энийг сэргээх хэрэгтэй. За тэр 5 храадаг байна сул мордыг аймаг хотууд очиод салбар руутаага мөн одоо зах хэмжээгээр боломжоор зөвлөгөө хийж энэ уяачдын холбооны өнөөгийн бодлогыг одоо хүргэж ажиллана гэдэгт итгэж байна. За би дараах асуудлуудыг гарах шийдвэрт тусгуулахад нэмэр болох гэсэн зөвхөн дистралсан маягаар хэлье. Ахмад ба залуу начтын уяачдын адуучдын холбоог сургалт явуулах хэрэгтэй байна. Энэ сургалтыг ямар аргаар явуулах вэ гэхээр ичнээ зайн үйлдвэрлэлээс нь хүндэрүүлэхгүйгээр адууны бэлчээрд уяаны дэрэгд нь явуулах ийм шаардлагатай байна. Энэ шаардлагын бэлтгэл бол өнөөдөр эхлээд хангагдчихсан байна. Жишээлбэл ичнээ сургалтын имэйлүүд бий болчлоо. Энэ бол харин энэ сургалтыг явуулахад сайтар бэлтгэгдсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Ерөөсөө өнөөдөр Монгол улсын газрын тухай хуулинд заасны дагуу сум, аймаг, улсын хэмжээнд хурдан морь уралдуулах уралдааны газрыг албан ёсоор баталгаажуулж авах шаардлагатай байна. Ингэж баталгаажсны үндсэн дээр тэнд тогтчуулах ямар л ажил байдгийг энийгээ гүйцэтгэх ёстой. Өнөөдөр альч нутагта байсан газрын хуулийн дагуу энэ асуудал бол хийгдээгүй байгаа болов уу гэж бодож байна. Уламжлалын тухай ярьж байна. За уламжлал бол мэдээж энэ өндөр хамгийн гол анхаарах ёстой юм нь бол гингоо байдаг. За бидний судалгаагаар бол Монгол улсын хэмжээнд дээр яс үндэснээс хамаарат 4 хэв шинжийн гингоо байдгийг. За энэ гингооны аян чөөр, үгэн чөөр. Гэхдээ энийг хэрэгжүүлээд сайхан нэгмөрүүлгоод тэгээд хэрэгжүүлэх бүрэн боломж бий. За энийг бол анхаарал авах гэсэн бодол төрж байна. Адуу бол ярин сүүлийн үед адуу бол бас бэлчээрийг ашиглах тухай асуудал дээр бас нэлээд хатуухан сөрөг нөлөөлөлд ордог амтны нэг 5 шумал дотроос. Удахгүй эднэр ямаа гэгдээд байхгүй ямаа гайгүй болоод ирсний дараагаар адуу гэж ярихыг үгүйсэхгүй. Ийм учраас энэ ажлыг зохион байгуулалт юу хэрэгтэй вэ гэхээр отрын нутаг